Сайн байцгаана уу? Монгол Service Support-ийн дижитал аялын удаагийн подкастаараа бид та бүхэнтэй машин learning-ийн талаар ярих газарж байна. За ингээд зочин маань өөрийгөө танилцуулаарай. Сайн байцгаана уу? Намайг Од гэрлэгдэг. Би Монгол Service Support компанид бизнес аналист, дата аналистаар ажилладаг юм байна. За тэгэхээр өнөөдөр машин learning-ийн талаар ярих гэж байгаа тийм. Аа. Тэгээ юуны төрөнд манай сонсогчдод асуух юм бол машин learning гэж яг юу юм бэ тийм? Энгийнээр тайлбарлавал юу гэх вэ? За яг машин learning нь юу юм бэ гэхээр бүх датануудаа загварт оруулаад дүн шинжилгээ хийгээд дүгнэлт гаргаад машин нь өөрөөсөө суралцдаг тийм системийг хэлсэн байна л да. За энгийн жишээ авбал бүгдээрээ сурагч байж үзсэн, бүгдээрээ оюутан байж үзсэн. За ном байна тий. За номноосоо бид нэр тодорхой хэмжээний мэдээлэл мэдлэгүүдийг авдаг. За багш маань болохоор биднэрт тэр мэдлэгээ хэрхэн яаж ашиглах вэ гэдгийг зааж өгдөг тий. За тэгэнгүүтээ шалгалт өгдөг бид нар. Тэр мэдлэгээ шалгаж байгаа шүү дээ. Тэгэхээр сайн тэр мэдлэгийг олж авсан байна гэдгийг шалгалт өгдөг. За тэрнтэй яг адилханаар хүнийхээ оронд ийм машин компьютер гэдээ аваад үзье. За номны оронд дата байх юм нэ. Багш нь биднийг яаж мэдлэг датагаа ашиглах вэ гэдгийг заадаг шиг алгоритмууд байх юм гинэ. За тэгэнгүүтээ энэ машин нь олж авсан датагаа ашиглаад алгоритмаараа процесс хийгээд шалгалтаа өгөөд мэдлэгээ шалгуулж байгаа шиг одоо ирээдүйн зөвнөлийг гаргадаг prediction-уудыг гаргадаг юм гинэ. Энэ системийг л ер нь машин learning гэж хэлээд байгаа. За тэгэнгүүт нэг асуулт гарч ирж магадгүй тий. AI machine learning хоёр юугаараа ялгаатай юм бэ гэдэг тий. AI machine learning гэдэг зарим хүмүүс нэг ойлголт гэж боддог байхгүй юу? Тэгэхээр AI гэдэг нь artificial intelligence буюу хиймэл оюун ухаан гэдэг үгний товчлол байгаа. AI гэдэг artificial intelligence гэдэг нь өөрөө юу юм бэ гэхээр ямар ч машин, ямар ч систем хүний одоо зан үйлийг ингээд даган дуурайгаад авах юм бол энэ нь өөрөө AI болчих юм гинэ. За тэгвэл машин learning гэдэг үл юу юм гэвэл одоо AI гэдэг ингээд том зүйл байгаа шүү дээ. Ер нь бол айгүй том. Энэ том зүйлийн нэг юм жижигхэн хэсэг нь машин learning болж бодолдог гинэ. Нэг асуух зүйл байна. Машин learning нь одоо хүний зөвхөн тэр суралцах чадварыг дуурааж байгаа гэсэн үг үү тий? Машин learning хүний суралцах чадварыг биш, өөрөөсөө суралцах чадвар. За энгийн жишээ авъя. За чи муур нохоо хоёрыг юугаар нь ялгадаг вэ? Яаж ялгах вэ? Дүр төрхөөр нь. Дүр төрхөөр нь тий. За машин learning гэдэг ярангуут энэ нь зүгээр програмчлалаасаа юугаар ялгаатай юм бэ гэж бас асуудаг байхгүй юу? Бид нар жишээлбэл муур нохоо хоёрыг ялгадаг програм бичих байгаа гэж бодъё л та хоёлаа. За тэгэх юм бол програм бичихтэй за нохоо нь болохоор муурнаас одоо хамар нь ийм урагшаа гарч ирсэн, арай өөр юм чихтэй, тэгээ нүд нь ийм хэлбэртэй, үс нь болохоор иймэрхүү байдаг гэл ингээл нохоо муур хоёрынхоо шинж чанаруудыг бичих юм гинэ. За тэгэнгүүт хэдэн төрлийн нохоо байдгийг чи надад шууд хэлж өгч мэдэх үү? Мэдхгүй шүү дээ. Төрлөөр нь яруулъя. Тэгэхээр тэр 1000 төмөн төрлийн нохоо муур хоёрыг ялгахын тулд бүгдийг бид нөгөө нэг програм дээр оруулж бичих шаардлагатай болно гинэ. Энэ бол хэзээ ч байж болох асуудал биш шүү дээ. Ер нь бол цаг хугацааны хувьд ч гэсэн хүний бас хөдөлмөрийн хувьд ч гэсэн энэ бол амар хэцүү асуудал тий. За тэгвэл машин learning дээр оруулаад ирэнгүүт хоёлаа зүгээр л машин руугаа энэ бол нохоо, энэ бол муур гэдэг зургнуудыг оруулаад өгч юм гинэ. Тэгэнгүүт нөгөө машин чинь өөрөө нохоо муур хоёрынхоо зургнуудыг харж агаад энэ хоёрын ялгаа нэм юм байна гэдэг өөрөө паттерн буюу шинж тэмдгүүд ингээд гаргаж ирэх юм гинэ. За энэ нь машин learning гэж хэлээд байгаа. За гэхдээ мэдээж нөгөө нэг машин болохоор алдаа гаргана тий. Заримдаа ингээд нохоо байхыг муур гэж хэлчих юм уу. За тэгээд энэ алдаа гэдгийг ингээд юу агаад өгөх юм бол дараачийн удаа нөгөө алдаанаас суралцаад яваад илүү ингээд өөрийгөө төгсрүүлээд идэг ийм систем байна гинэ. За одоо машин learning гэдээ яриад байгаа тий. Гэтэ би бас миний сонсч байснаас бас нөгөө нэг AutoML гэдэг байгаа байхгүй automated machine learning. Тэр хоёрын ялгааг нэг жоохон хэлээд өгөхгүй юу?
За machine learning гэдэг сая бүгдээр зөндөө ярьлаа те ийм датагаа оруулж ирээд алгоритмуудаа сонгоод ямар алгоритм сонгох вэ гэд ингээд тэр чинь ингээд хүний хэрэгцээ шаардлагаас ингээд хамаарал ингээд маш олон төрлийн алгоритмууд гарч ирж байгаа шүү дээ. За machine learning хийхдээ нэг тэр чинь бас жирийн энгийн хүн болгон хийхгүй шүү дээ. Тэр machine learning-ийн инженер бин те. За инженер хийхдээ аль алгоритмыг би сонгох вэ гэдгээ сонгоод за тиймүүдээ тэр сонгох болгондоо нэг тэр алгоритмыг явуулах бас нэг юм метрик гаргадаг юм байна л та. За тэр метрикээ сонгоод тэгээд систем нь результаа гаргаж ирнэ шүү дээ. Алгоритмаар процесс хийсэн юм чинь хариу гаргаж ирнэ те. Тэр хариунаас нь харж байгаа одоо энэ давхцлуудаа паттернуудаа харж явдаг юм гинэ. За тэгмүүд автоимейл нь яадаг вэ гэхээр зүгээр л датагаа өчгөө. Тэр нөгөө алгоритмоор ингээд процесс хийгээд байгаа юм чинь бид нэр автоматжуулчих. Тэгэл зүгээр та нарт ийм паттернууд байна. Энэ бол одоо prediction. Энэ бол таны зөвнөл гэл ингээд гаргаад өгөх юм гинэ. За тийм байна. Тэгвэл энэ automated machine learning гэдгийг заавал тийм мэрэгжлийн мэдлэг сайтай хүмүүс ашиглаж болт юм болов уу? Эсвэл automated гэдэг утгаараа энгийн би ч гэсэн хэрэгжүүлж болох юм болов уу? Энэ асуултанд бас хариулахаас өмнө бүгдээрээ нэг data scientist гэж ямар хүнийг хэлэх вэ гэдгийг л тодорхойлсон зүгээр бах тий. За data scientist гэдэг хүн нь болохоор компьютерийн програмчлалын мэдлэг өндөртэй, тоо статистикийн мэдлэг бас өндөртэй. Тэгээд subject matter буюу ажиллаж байгаа филдээ аягүй сайн мэддэг тийм хүн байх хэрэгтэй юм гинэ. За энэ гурвыг цогцлоосон энэ хүнийг unicorn гэдэг юм амар mystical creature гэж нэрлэдэг юм гинэ. За тэгэнгүүт ийм хүмүүс нь ховор хүмүүс. Яг unicorn шиг л аягүй ховор хүмүүс гэдэг юм гинэ. Энэ гурвыг цогцлоосон. За automated machine learning гэдэг ярангуут энийг яаж хийх вэ гэдэг асуултууд гарч иж магадгүй те. За тэгэнгүүт энэ Солонгосын ALS гэдэг компаниас гадалтай DaVinci Labs гэдэг юм solution байгаа. ALS 2014 оноос үйл ажиллагаагаа явуулсан. За DaVinci Labs гэдэг энэ automated machine learning системээ 5 жилийн турш одоо ингээд хөгжүүлээд явчихсан. За том tech giant-уудтай хамтарч ажилладаг. За Deloitte, Mitsubishi компаниудтай хамтарч ажилладаг юм систем байна л да. Энэ solution яаж байгаа вэ гэхээр компьютерийн одоо нэг програмчлалын мэдлэг заавал хэрэгтэй биш ээ. Та зүгээр л бизнесээ сайн мэддэг бай. За тэгээ бизнесээ сайн мэддэг байх юм бол датаг чинь бид нэр аваад энэ automated machine learning гэдэг энэ програмаар автоматар процесс хийгээд танд ирээдүйн prediction-уудыг чинь гаргаад өгөө гэд solution гаргаж ирсэн байгаа л байгаа байхгүй. DaVinci Labs гэдэг. За DaVinci Labs-ын тэгээд automated machine learning систем юм байна шүү дээ. Тэнгүүд одоо бидний хувьд тэр data scientist гэдэг нэг 3 өөр мэрэгчлийг зохиц нийлүүлсэн хүн байгаа даа шүү дээ. Тэр хүнийг л ерөнхийдөө ингээд бизнесүүдэд орлуулад өгч байгаа юм тий. Тэр unicorn заавал ингээд ажилд авах бид нар шаардлага байхгүй. DaVinci Labs-ыг аваад ажиллуулж авах ирээдүйн шийдлийг гаргах тэр prediction гэдэг юм аа илүү оновчтой гаргаж ирнэ гэж ойлгож байна зөв үү? Тийм. Тэгвэл одоо энэ програмлогоо орлоо гэхэд ойлгомжтой амархан харагдах юм болов уу? Эсвэл бас яг програмаа өөрөө нэлээд сайн судалж иж DaVinci хэрэглэх юм болов уу? За DaVinci Labs маань хэрэглээний хувьд айгүй амар. DaVinci Labs-ыг хэрэглэдэг байгууллагуудын ганц айгүй шагшин магтдаг зүйл нь юу вэ гэхээр user interface гэдэг юм гинэ. За миний ойлгосноор бол энэ DaVinci Labs-ыг ашиглахад ямар хэлбэр юм бэ те? Тэнгүүд гаргаж ирж байгаа үр дүн нь шүү дээ. Хэр оновчтой байд юм болоо. Тэгээд гаргаж ирж байгаа тэр нэг result-ын хэр ойлгомжтой байд юм бол. За prediction-ууд ер нь бол мэдээж оруулж байгаа датанаас хамаарна тий. За мэдээж DaVinci Labs-д оруулах гэж байгаа дата бол structured буюу аюу зэгцтэй дата байх хэрэгтэй. Датагаа оруулаад процесс хийхний prediction гаргахдаа тэр нь 100% үнэн байхгүй тодорхой ах тий. За тэгэнгүүт нөгөө нэг machine learning-ийн нөгөө ганц юу байна шүү дээ. Өөрөөсөө суралцах. Тэгэхээр нөгөө буруу хийсэн тэднэрээсээ суралцаад дараачийн тренингүүд дээрээ тулгуурлаад цаг ирэх тусам нөгөө нэг prediction айгүй юм өндөр түвшний чанартай болдгийг гинэ. За тэгэхээр
энэ том байгууллагууд ер нь бол 3 сараар датагаа ингэж трейн хийдэг юм л. За датагаа 3 сараар трейн хийгээд ингээд явж байхад алтааноос суралцаад prediction нь илүү сайжирнаа л гэсэн. За тэгэхээр өнөөдөр ингээд машин learning-ийн талаар ярьлаа. Манай машин learning гэдэг нь бол нэлээд broad setup байт юм байна. Та нар энэ подкастнаас илүү ихийг сурж мэдсэн байх гэж найдаж байна. Тэр тусмаа манай DaVinci Labs гэдэг automated machine learning програм нь бизнесүүдэд төлөхөө хэрэгтэй болж байгаа. DaVinci Labs-ийн талаар илүү их мэдээллийг авахыг хүсвэл та манай 7731 24 дугаараар мэдээлэл авч болно. Ингээд гэрэлтэй өнөөдөр machine learning-ийн талаар бид нэр тайлбарч өгсөнд маш их баярлалаа. Тэгээ дараагийн подкастаараа уулзъя. За баярлалаа баяртай.